Сахим үзэгч та бүхний амрыг ирээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхний хэсэг та бүхэндээ Батлан хамгаалах салбар зэвсэгтөрчөнд өрнсөн мэдээллийг үзүүлье. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүгд найрамд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгсэн Монгол улсын зэвсэгтөрчний мотуудлагын батальоны 12 дугаар ээлжийн цэргийн багийн удирдлага бие бүрэлдэхүүний төлөөлөл сэтгэлийн бэлэг гардууллаа. Тодорхойлбол хүмүүнлэгийн ажлын хүрээнд хүүхдийн мэс-цэцлийн хагалгааны 3 ширхэг оруулан 18 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бусад тоног төхөөрөмжийг бэлэг болгон хандивлсан юм а. Багаараа ярилцаад хамт олонноос саналыг аваад хамгийн оновчтой хувилбар нь энэ юм аа. Энэ зурагт радиогоор хэвлэл мэдээлэл хэрэгслэр гарч идэг хүүхдүүд нор бахгүй коридорт хөвтөж идэг те ийм хэцүү нөхцөл байдал үүсдэг. Тэр дээрээс нь одоо энэ эхнэрхсийн эрүүл мэндийн төвөөр одоо 18 хуучнаар бол 18 аймаг, одоогоор бол 21 аймаг нийслэлийн одоо бүх дүүргүүд үйлчлүүлж байгаа. Монгол улсын хэмжээнд байгаа ганц эмнэлэг учраас ийшгээ ингэж хандив өргөё гэж шийдсэн юм аа. За өнөөдрийн хандив тусламж маань яалтаа тусламжийн шүүгээ өвчин зөвөрлөх одоо тэрэгцэр байгаа. За энэ хоёр маань эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээ хүсээд ирж байгаа иргэдийн хамгийн түрүүнд тосч авч үйлчилгээний хэрэгсэл байдаг. Тэгээ энэ хоёр маань хамтдаа цогцоороо байснараа тусламж үйлчилгээ бол чанартай, аюулгүй, эрсдэлгүй одоо хүрэх хамгийн наад захын одоо хэрэгсэл байдаг. Тус арга хэмжээнд энхийг сахиулах ажиллагааны 12 дугаар ээлжийн цэргийн багийн зарагч Хурандаа Эрдэнэ 2 тэргүүтээ удирдлагын бүрэлдэхүүн энхийг сахиулагчдын төлөөлөл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон оролцсон юм а. Эх орны ирээдүйн хойч үе болсон бяцхан үрсэнхийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулсан энхийг сахиулагчтай ажилдаа талархал илэрхийлье. Монгол Улсын засгийн газраас төрийн байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсрал олгох ажлыг бүх талаар дэмжин ирсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэргийн төв эмнэлгийн дэргэдэх гэгээ цэцэрлэг нээлттэй хийлээ. Тус эмнэлэг нь алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, тэдний хүүхэд багчуудын сурч хүмүүжих асуудлыг дэмжих зорилгоор 300 м2 талбайд 50 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагаа эхлүүллээ. Тус цэцэрлэгт 2-оос 3 нас, 4-өөс 5 насны хүүхэд багчууд 2 бүлгээр суралцсанаа. Гэгээ цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаагаа явуулах юм а. Цэргийн төв эмнэлэг дээр өнөөдөр цэцэрлэгийн насны 230 орчим хүүхэд байна. За эдгээрээс бас бид нар тодорхой хэмжээнд энэ залуу гэр бүл, энэ залуучуудын нийгмийн байдал, нийгмийн халамж утгаараа бид нар ингэж зохион байгуулж түүхэндээ анх удаа ингэж шийдэж байгаадаа бол маш их баяртай. Тэгээ ер нь цааш бид яг энэ чиглэлээр доктортой өөрчлөлт, нийслэлийн боловсролын газар, энэ дүүргийн боловсролын хилтэс, за энэ тус цэцэрлэгтэйгээр одоо бид нар ингэж үйл ажиллагаа хангах нь маш чухал. 2021-с 22 оны хичээлийн жилээс эхлээд Монгол Улсын засгийн газар хүүхд бүрийг цэцэрлэгт буюу тэр хүүхд сургуулийн өмнөх боловсролд хамаагүй хүсэлт гаргах юм бол суудлыг шийтгэхээр ингэж бодлого хэрэгжүүлж ажилласан. Тэгээд яг 2021-с 22 оны хичээлийн жилд бол нийт хүүхдүүдийн 25-аас 30% нь одоо хүртээмжгүй байдлаас болж цэцэрлэгийн гадна үлддэг. За энэ шийдлийг одоо 75%-ийг авахтаа ойчлуулдаг, суглуулдаг. За ийм нөхцөл байдлаар ялгаатай байдлаас нь шалтгаалж одоо татгалздаг ч юм уу. Ийм нөхцөл байдлаар шийддэг бас цаг үе сайхан байлаа. Тэгээд 2022-оос 23 оны хичээлийн жилээс эхлээд Монгол Улсын засгийн газраас ер нь яг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 10 гаруй хувилбарыг одоо шийдвэрлэж ажилласны нэг нь энэ байгууллагын дэргэдэх цэцэрлэг. За өнөөдөр бол цэргийн төв эмнэлгийн дэргэдэхийн цэцэрлэг бол 33 дахь цэцэрлэг болж одоо өөрөөр хэлбэл 50 хүүхдийг 50 ажилчныхаа хүүхдийг бүтээмжтэй сэтгэл ханамжтай ажиллах энэ боломжоор нь хангаж цэцэрлэгээ нээж чинь. Тэгээд ер нь бол одоо нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж 2022-оос 23 оны хичээлийн жилээс эхлээд 90% төрсөн бол өнөөдөр 93% төрсөн буюу нийт одоо хүсэлт гаргасан хүүхдний хүрээ цэцэрлэг хамгаалахын боломжоор хангаж байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд бол нэмэгдэх хэрэгтэй. Энэ хэрээрээ одоо албан хаагчдын сэтгэл ханамж, эрүүл мэнд, за тэгээд ажлын бүтээмжүүд олон одоо сайн үр дагаврууд гарна л гэж ингэж харж байгаа. Тэгээд
Гэгээ цэцэрлэг нь цэргийн төв эмнэлгийн төв байрны барилгын 1-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын засвар үйлчилгээний зарлалыг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол улс дахь суран төлөөлөгчийн газар Авико компани шийдвэрлсэн бол засварын ажлыг Эрмөн бар барилгын компани мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. Энэхүү цэцэрлэгийг маш сайхан төгсчүүлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нь бага насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд үргэлж онцгой анхаарч дэмжиж ирсэн. Учир нь бага наснд хүний хөгжлийн хамгийн чухал суурь тавигддаг юм а. Хүүхдүүд аюулгүй орчинд хүмүүжихээс гадна эцэг эхчүүд ч тайван орчинд ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой билээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан гэгээ цэцэрлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсандаа маш их баяртай байна. Гэгээ цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишг стандартыг эрхэмлэж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн, өрөө тасалгаанд агаар шүүвч байрлуулан анги танхимыг бүрэн камержуулжээ. 2013-аас 2014 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад өрнөж байсан зэвсэгт мөргөлдөөн иргэний дайны хүнд үед нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн Монгол улсын зэвсэгт түвшний 3-р ээлжийн Батуудлын батальоны энхийг сахиулагч дайчдын талаарх баримт киног сурлаар хүргэхээр бэлтгэсэн юм а. Энэ удаад тус баримт киноны эхний хэсгийг үзэгч та бүхэндээ хүргье. Гарцуудаа цэнгэлж гэлж байна. Тоо бэнтэг гоё тэмдэг дөрөв тэмдэг нэгэн чигдэл зэгстэй хүмүүс байсан 3 пикап машин явж байгаа. Энэ бол дадлаг сургуульд биш. Бодит үүсэн цагийн байдал өгөөд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний 3-р ээлжийн Батуудлын батальоны бие бүрэлд хүн тулгуурсан бодит сорилт олон хоног сараар үргэлжлэх хүнд өдрүүдийн дөнгөж эхлээд байна. За 1998 онд батлагдсан төрийн цэргийн бодлогын үндэс баримтчигч Монгол улсад энхийг хэрхэмлсэн одоо гадаад бодлого баримтлахын цацуу улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг энэ зарчим бол биднийг бол эргэл тусдаггүйгээр одоо энхийг сахиулах ажиллагаанд оролцох ёстой юм байна гэдэг одоо энэ шаардлага гарч ирсэн. Улмаар 1999 онд нэгдсэн үндэсний байгууллагатай харилцан ойлголцны санамж жүжиг байгуулад одоо ингээд энэ энхийг сахиулах ажиллагаанд бол цэргийн аль багч цэргийн баг оролцоолох одоо ийм хоёр статусаар оролцсон гэсэн одоо энэ анхны одоо хууль эрх зүйн одоо үндсийг тавьсан. Яг энхийг сахиулах бол Монголын зэвсэгт хүчний бол нүүрс царай энэгээр дамжуулаад Монгол улсын нүүрс царай болох ёстой. Энийг бол бид чаднаа гэд цэргийнхнаас үнэхээр асуусан л да үнэхээр чадах уу гэдэг үнэхээр бүрэн итгэлтэй одоо тэр тоогоо генерал бусад одоо зэвсэгт хүчний удирдлагууд бүгд бүрэн итгэлтэйгээр чадна гэж одоо ойлгуулсан. Цэргийн баг үүрэг гүйцэтгэхийн өмнө одоо туршуул явуулсан. За миний би одоо энэ туршуулын одоо бүлгийг ахлаад одоо хурандаа амар сайхан Эрдэнэбат ган хоёыг ган сэлэм гэсэн одоо энэ одоо хэдэн шилдэг офицеруудад дагуулад одоо анх одоо Өмнөд Судан улсад хөл тавьж цэргийн одоо хүчний удирдлагуудтай орон нутгийн удирдлагуудтай уулзаад за ингээд Өмнөд Судан улсад бол манайх бол үүрэг гүйцэтгэнэ. Одоо яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын энэ тавигдсан шаардлагын дагуу нэгдсэн үндэсний байгууллагаас энэ оногдсон одоо үүргийг гүйцэтгэхэд одоо Монгол улс бол бэлэн гэдгээ хэлж ирсэн. Ерөөсөө нүүбийн энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс оролцох хэмжээнд бол хүржээ гэдэг дүгнэлт бол олон улсын түвшинд бол үнэхээр тавигдсан. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 3-р ээлжийн Батуудлын батальоны бие бүрэлдэхүүний сонгуульд шалгаруулалтыг 2013 оны 8-р сарын 12-ноос 10-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Цэргийн аль багцыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулж бие үлдрийн шалгуур үзүүлэлт болох хурд хүч тэсвэр хат туушлийн дасгалуудаар шалгалтыг авсан юм. Зэвсэгт хүчний 40 анги байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг өгөхөд 6 байгууллагын нийт 1089 цэргийн аль багчаас
шалгуур үзүүлэлтийг хангасан 850 цэргийн албаагчийг сонгон шалгаруулж зэвсэг түвшний жанжин штабын даргын 2013 оны А-дроб 338 дугаар тушаалаар 2013 оны 9 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зэвсэг түвшний 311 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын материалыг баазыг түшгэлэн зохион байгуулсан юм. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын их сөхөөлөх бэлтгэл ажиллагааны хүрээнд Монгол улсад анхудаа 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр мод буудлагын батальон хээрийн байрлалд дэлгэгдэж сургалт бэлтгэл, артал, ахуй хангалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа байлаа. Ийхүү 45 хоногийн турш шийдсэн өндөр ачаалал бүхий олон талд эрчимдсэн бэлтгэл сургуулалтын эцэс алс холын Африк твд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн бэлэн боллоо. оны 11-р сарын 20-ны өдрийн 22 цаг 49 минут Улаанбаатар хот буян тухай. Урандаа эдэн утаар ахлуулсан мод буудлагын 3-р батальоны 1-р цуврааны албаагчид Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх булаас Ярдан улсын Jordan Aviation компани Boeing B767 200 агарын хөлгөөр аян замдаа гарлаа. Онгоц 23 цаг 15 минутанд хөрж 3 цаг 30 минутанд Кыргызстан улсын нийслэл Бишкек хот 9 цаг 56 минутанд Ярдан улсын нийслэл Аман хотоор дамжин агаарт нийт 18 цаг гаруй ниссний эцэс бүгд найрамдах өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод газардав. Монголч эд хөвгөтөнд яваад тэнд бас нэг тийм орчинд очиход бол бас их л цацирч ирсэн. 2013 оны 11-р сарын 21-ний өдөрт батальоны ихний цуврааны албаагчид үүрэг гүйцэтгэх үндсэн бүс болох бүгд найрамдах өмнөд Судан улсын Unity мужийн Бенчүү хотын Хувилаа баазад ирсэн юм. Хувилаа бааз бол Бенчүү хотоос зүүн хойд зүгт 10 км зайд байрлах 1.5 км квадрат талбай бүхий нэгдсэн үндэсний байгууллагын бааз юм. Тус баазын талбай хожим нь 3-р мод буудлагын батальоны үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу тухайн улсад үүссэн улс төр Овг аймгийн зөрчлийн мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайцсан иргэдийн лагераар үлэм чимжээгээр тэлсэн билээ. 3-р мод буудлагын батальоны нийт бүрэлдэхүүн нь зэвсэг түвшний анги нэгтгэл, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 214 офицер, 539 ахлагч, 61 гэрээ цэргийн албаагч, 36 эмэгтэй цэргийн албаагчаас бүрдсэн байлаа. Бүгд найрамдах өмнөд Судан улс. Бүгд найрамдах өмнөд Судан улс бол манай дэлхийн хамгийн залуу улс билээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюул хүн зөвлөлийн 2011 оны 7-р сарын 9-ний өдрийн 193-р тогтоол бүгд найрамдах өмнөд Судан улсыг тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор бүртгэж авсан юм. Бүгд найрамдах өмнөд Судан улс бол баруун талаараа Төв Африкийн бүгд найрамдах улс Конг, хойд талаараа Судан улстай хэлэлдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн өмнөд хэсэг нь цөлийн бүсэд хамаарах ба хамгийн халуун үедээ -50 градусаас дээш халдаг. 5-р сарын сүүлээс 10-р сарын дунд үе хүртэл борооны үйлрэл үргэлжилдэг халуун чиглэг уур амьсгалтай улс. 609,745 км хавцаа дөрвөлжин газар нутагтай бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 42-т ордог. Хүн ам нь 11 сая 88,800. Албан ёсны хэл араб, англи. Нийслэл хот Жуба. Бүгд найрамдах өмнөд Судан улс нь хэдийгээр газрын тосны ариун их нөөцтэй орон боловч олон жил үргэлжилсэн иргэний дан, эрх мэдэл, аюулгийн төлөөх тэмцэл, зэвсэгт мөргөлдөөнүүдийн улмаас улс орны хөгжил дорой, дэд бүтц хөгжөөгүй, иргэдийн дийлэнх хэрэгцээг хангах төдий аж ахуй эрхлэн амжуулдаг ялуу буурай орон юм аа. Батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд ирээд Бенчүү хотод батальоны штаб, 1-р мод буудлагын рот, хуйх тээвэрлэгчийн рот, байлдааны хангалтын болон хангалт үйлчилгээний ротод байрлаж, хошууч Түмэн жаргал захирагчтай 3-р рот Вау хотод, хошууч Жамбал сүрэн захирагчтай 2-р рот Румбек хотод, ахлах дэслэгч Алтан хуйгаар ахлуулсан 70 цэргийн албаагчид Бариан суурьнд, дэслэгч Батишгээр ахлуулсан 20 цэргийн албаагч Ида суурьнд тус үр гүйцэтгэхээр шилжин байрлаад байлаа. Тэгээд энд эхний очсон төсөөлөл бол маш өөр байсан. Бааз маань бас бүрэн гүйцэд одоо бас байгуулагдаж бэхжээгүй. Одоо тэр анмис ажиллагаа гэж яригдаад байгаа.
энэ ажиллагаа маань одоо бүр нь бас дэлгэгдээгүй, секторын штабууд нь бас байгуулагдаагүй ийм л нөхцөл байдалд бид нар очсон. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих АНМИС ажиллагаа. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 2005 оны 3 дугаар сарын 24-ний 1590 тогтоолоор Судан дахь инфекц ахуулах АНМИС ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагаас бүгд найрамд Өмнөд Судан улсыг 2011 оны 7 дугаар сарын 9-нд тусгаарлах болсон улс болгон зарласнаар уг ажиллагааг дуусгуулгаж бүгд найрамдах Өмнөд Судан улсад инфекцийг дэмжих АНМИС ажиллагааг 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан байлаа. 2013 оны 12 дугаар сар зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Өмнөд Судан улс бол олон омог аймагаас бүрддэг бөгөөд тус улсын хамгийн том омгууд болох Динка, Нуэр аймагуудад төрийн эрх мэдэл төвлөрч байна. Ерөнхийлөгч Сальва Кир бол Өмнөд Судан улсын хамгийн том омог болох Динка омгийн лидер. Ерөнхийлөгч Сальва Кир өөрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн эд ерөнхийлөгч Нуэр омгийн лидер Риек Мачарыг үүрэгт ажилласан чөлөөсөн явдал нь улс төрийн төдий омог хоорондын зөрчлийг улам гүнзгий хурцлагдсан юм а. 12 сарын 15-нд үндсэндээ нийслэл Жуба хотод иргэний дайн үндсэндээ бол ингээл ихсэн байдаг. Улс төрчдийн тэмцэн даймжирч 2013 оны 12 дугаар сарын 15-наас 16 жилжих шөнө нийслэл Жуба хот дахь зэвсэгт хүчний анги салбарын дотор Динко, Нуэр хоёр аймгийн төлөөлөл болсон цэргийнхний дунд буудалцаан болжээ. 16-ны өглөө 6 цаг 30 минутаас эхлэн гадуудын буудалцаан улам ширүүсэн. Мөргөлдөөн чилснээр утгын иргэд аргагүй ирэхэд орон гэрээнд орхиж нэгдсэн үндэсний байгууллагаас хамгаалалт хүссэн байна. Нөхцөл байдал хурцдсан учраас 2013 оны 12 дугаар сарын 15-наас 16 жилжих шөнө ерөнхийлөгч Сальва Кир мэдээлэл гаргаж нийслэл Жуба хотод онц байдал зарлан хөл хорой тогтоожээ. Яг энэ цаг үед л одоо манай Өмнөд Судан үр гүйцэтгэгч 3 дугаар ижийн одоо цэргийн баг одоо яг таарсан. Энэ багийг одоо манай зэвсэгт хүчний одоо хамгийн шилдэг одоо инхээс ахуулагч манай Эрдэнэт одоо хорондоо одоо тухайн үед одоо цэргийн багийг удирдах байсан. Нийслэл Жуба хотод болсон мөргөлдөөний үеэр нийт 500 орчим хүн амь өргөцсөн гэж Нэгдсэн үндэсний байгууллагын их сурвалжууд мэдээлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Бан Ки Мун Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Сальва Киртэй уулзаар холбогдож тус улсад үүссэн нөхцөл байдлыг яриа хэлцээ юм болоод улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалж байна. Нийслэл Жуба хотод болсон зэвсэгт мөргөлдөөн хүрээгээ тэлж юуны Жонглэ мужуудад зэвсэгт мөргөлдөөнүүд эхэллээ. Яг бидний байрж исэн Гинтүү хотод бол 12 сарын одоо 19-нд үндсэндээ засгийн газрын зэрэг за сөрөг хүчин гэдэг одоо байлдааны ажиллагаа эхлэв. Тэгэл бужигнаад гисэн дээ. Ерөнхийдөө эхний цагийн байдал үүсэх яг тэр мөчөд бие төвийн холбоон дээр бас гарч исэн. Нөгөө харуулын зэг дээр гарч байгаа одоо нөгөө цэргийн албаа авчаад ч мэдээлэл хүргэхдээ зарим нь орилсон, гашгичсан, сандарсан, твдсэн иймэрхүү байдалтай мэдээллийг хүргэн нөгөө мэдээлэлээ давхцуулах тий. Энэ төвтөн цэгж байгааг авах хэрэгтэй. Цэгж байгаагийн өмнөөс бика бэн заврын одоо зэвсэг ачсан машин бүгд бэнтүү хотын зүг хөдөлж байна. Сандраг байна. Одоо нөгөө нэг мэдээллийг хүргэхдээ тэрэн дээр ч одоо шууд товч бүгд тодорхой ингээ хүргэчихгүйгээр ингээ нөө тойруулаад ингээ за яг юу юм бэ тэрийгэ тодорхой хэлээч гэдэг. Гэх мэтлэнгээр авч имхэлцэхсэн тэрийг буцаагаад эргээд бид нөгөө дараагийн хүнд хүргэхдээ тэрийг бол одоо яг оновчтой үнэн зөв хүргэх. Тэр тал дээр бол бас нэлээд төлөв ажиллаж байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын баазад мөргөлдөөнөөс дайжиж хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дунд бэртэж харагдсан 3 хүн байсныг батальоны эмнэлгийн бүрэлдэхүүн яаралтай анхан шатны тусламж үзүүллээ. За иргэний даа эхэлдэг өдрийг бол одоо би сайн тооцоолсон. Гинтл одоо буун дуумууд дуурайд л одоо. За очиод би тэд хорогдох байранд бөөнөрөө орцсон байсан. Хорогдох байранд орцсон байж хат. Тэгэл станцаар тийм бодлого боллоо тэглээ инглээ гэж тасралтгүй мэдээ явж байгаа. За тэгжэл шалган дээр болохоор шахагдсан хүн ирлээ. Эмнэлгийн татан гаргалтын бүлэг хэрэгтэй байна гэд одоо тийм юм станцаар сонсогдсон. За тэгээд намайг ороотын дараа болохоор шалган нэвтрүүлэх цэг рүү эмнэлгийн машинтайгаа яваа гэдгийгсэн. За би тэгээд одоо тэгэхэд бол би эрэхтэй сувлагчаа аваад одоо цагаан нохоо баян мөхийг аваад явах гэсэн. За дээрээс нь манай нэг эмч Солонгоо гэдэг эмч би хамт явъя гэх. Тэгээд бид дөрөв анх шалган нэвтрүүлэх баяран дээр очиж
шарах текстед анхны тусламж үзүүлж эхэлсэн. Тэр бол бас орой болцсон, харанхуй бүрхий болцсон байсан үед л тэгээд ерөнхийдөө тэр шүнжэнгөө ер нь тиймэрхүү шарах текстед тасраагүй ирсэн тий. Батальон нь нэгдсэн үндэсний байгууллагын мандатад заагдсан үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалan энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан юм. Нэгдсэн үндэсний байгууллагын мандатаар заагдсан маш олон үүрэг байд. Тэгээ манай баг бол ерөөсөө үндсэндээ баг мандатаар заагдсан бүхий л үүргийг гүйцэтгэсэн байна. Тэгээд энэ бол зарим үүргийг бол зөвхөн гүйцэтгэж үзээгүй зөвхөн онлоор бид нар энд үзчихэж явсан байгаа шүү дээ. Төв би 91 шалган нэгийн урд нэг зэрэг насаалаа. Сая салаа зэрэг нөгөө цаатлаасаа явж байгаа зэргүүдийнхээс хатгалаад нүүбийн манайдлын энэ шуудуугаар шуудуун талд орж байгаа нүү манай биднээр халахав шийж байгаа байлдаж байна. Тэгээд саваанд явсан зэргүүдээс нэгийг сая машин дээр явсан зэргүүдээс нэгийг буудаж унгалаа. Иймээс нэгдсэн үндэсний байгууллагын мужийн зохицуулагчийн зөвшөөрлөөр орон гэрээсээ дайцсан иргэдийг бүртгэн баазад шалган нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Түүнчлэн баазын хойно 600 харьцах 100 метрийн хэмжээтэй талбайд орон гэрээсээ дайцсан хүмүүсийг төр байрлуулах лагерыг яаралтай байгуулан хамгаалалтанд авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ундны усаар хангах ажлыг зохион байгуулж эхэллээ. За манай энэ жагсаал зүгнээ эмч замбараагүй байдлыг зохицуулах хэрэгтэй манай батальоны эмнэлгийн салаа байдаг. Тэгээ одоо бол ингээд тасаг хүчээ бие бүрэлдэхүүнтэй одоо гарч ирсэн байж байна. За одоо ингээд нэг нэгээр нь ингээд оруулж байна. Энэ хүмүүсийг одоо хүлээж авах, за шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тэмдэг зохицуулалт, лагерын харуул хамгаалтыг зохион байгуулах үйл ажиллагаа гэх мэтлэнгээд зүйлүүд дээр бол шин саргаг зүйлүүд их байсан. Мэдгүй чадахгүй бас юмуд бас их тулгарч ийлаа. За энэ дээр одоо бас манай загш удирдлагын бас зөв мэргийн шийдвэр бас энэ ажиллагааны туршлагууд бас их нөлөөссөн. 2013 оны 12 дугаар сарын 19-нд Бенчүү болон Рубконо суурьнд болсон мөргөлдөөнөөс дайцсан иргэд тусламж ирэн бааз руу эртгэлсэн бөгөөд 12 дугаар сарын 20-ны орой байны хөлөөс зүгтэн орон гэрээсээ дайцсан хэдэн зуун иргэд бааз цэргийн бааз руу дайрч нөхцөл байдал маш хүндэрч бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлийн ачаалал огцсон нэмэгдлээ. Эхний 2 өдөрт гэхэд баазын байрлах лагерт ирсэн орон гэрээсээ дайжигчдын тоо 4000 төгрөг. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бенчүү хотод байрлах Өмнөд Судан улсын ардын чөлөөлөх армийн 4-р дивизийн цэргийн аль багшлын дотор Овг аймагаараа хуваагдсан зөрчилдөөн үүсч улмаар зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Манай баазаас урд тэр Урконо гэдэг одоо нислэг дэргэний хөөх онгоц хөөрч буух талбай дээр манай одоо нэг 2 тасаг хамгаалтанд гардаг ус битэрт. Тэгэхэд яг тэрний өмнө 4-р дивиз гэдэг одоо нөгөө дивизийн байрал байгаа байхгүй. Яг тэр дивизийн байрал дээр шууд хоорондоо байлдаад эхэлж байгаа байхгүй. Одоо тэр Урконо дээр үүрэг гүйцэтгэжсэн манай залуучууд дундуу 1000 м сонсогдлоо, 500 м сонсогдлоо, 200 м-т ялаа яг ингээд ангууд тэнгууд одоо тэнд байжсэн 2 битэрийг бүх зэргүүдээ битэртэй суулгачаад команд өгтөл наана байж игээд тэгээ сүүлдээ манай зэргүүд за биднес рүү гардмутаар харуулдаг гингүүт татгадаг команд өгөөл нөөц замаараа онгоцны замаар ингээд явж байгаа. Тус дивизийн танкын салбарын захирагч нь зэргүүдийн хамт дивизийн командлынхаа эсрэг зэвсэглэн босч анги байрал руугаа танкын гал явуулсан ба зүгтэх замдаа манай цэргийн байрлалын үүдэн дээрэн танкныхаа их бүг баазын зүг чиглүүлэн зогсож баазын аюулгүй байдалд онц эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. Яг анх ингээд цагийн байдал үүсээд өрнөд эхэлж яхад манай Амгаланбаатар орлогч бол юу хийжсэн. Гарантмод барьчаад тэр танк одоо яг манай батальоны 2 дугаар зэг дээр ирээд ингээд хошууга харуулад зогсож байгаа ш наашаа ингээд тэгэхэд чин за би ямар ч хэлсэн би 2 буутахад ямар ч энэ танкыг би устгана гэд тэгээ гүйжихад бас би эдгээр үнэхээр бахархчихсан байхгүй. Үнэхээр ямар ч чадварлаг удирдагч нар бас явж исэн юм бэ бас. Монгол улсын мот уулын 3 дугаар батальоны өрөг гүйцэтгэгч буй Юнити мужийн Бенчүү хот нь энэ үед засгийн газрын эсрэг хүчин буюу Нойромгийн хяналтанд байлаа. Тус хотод байрлах 4 дугаар дивизийн командлагч хошууч генерал Джеймс Кван Чол
Засгийн газрын эсрэг тэмцгээ илэрхийлсэн төдийг тун удалгүй 2013 оны 12 дугаар сарын 20-нд өөрийгөө Юнитимужийн амбан захирагчаар зарлалаа. За 2014 оны 1-р сарын 10-ны өдөр байсан. Өглөөний 7 цагаас эхлүүлээд бид нар Цуваа татаад баазын байрлалаас Бинтүү хотод байрладаг дэлхийн үндэсний хөтөлбөрийн нэг агуулга өгдөг. За энэ агуулгаас бид нар шаардлагатай одоо нөгөө энэ орон гэрээсээ дайцсан иргэдийн лагерч одоо манай баазд байгаа шүү дээ, тийм ээ. Эднэрт одоо энэ эдгээр иргэдэд хоол хүнс төхүүлж өгөх зорилгоор ингээд Цуваа татаж явсан. За миний бие бол үүнд бол энэ Цуваанд бол гол үүрэг бол миний бас хэлмэрч орчуулагч хийх. За ингээд дэлхийн үндэсний хөтөлбөрийн агуулгад очиод тэрийг ачаал нэг 20-30 минут болж ирстэл ерөөсөө шууд баазаас манай төв баазаас бол мэдээ ирсэн. За наад ажиллагаа бүгдийг орхиод баазын чиглэлд маш хурдан. Маш яралтай буцаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын цэргүүд буюу Динко омгийн цэргүүд манай баазаас хойхон талд нэг 2 км-ийн зайтаа ингээд Бинтүү хотыг чиглэж явж байна гэдэг. Бидний байсан Бинтүү хотод болохоор Нүүр омгийн цэргүүд байсан. Тэр Цуваа хоёрт мэдээ дамжуул Нана хөдөлгөөн болон шүү байж байгаараа гэж хэлээр мэдээ эндээс манад өгөхөр өгдөө шүү. Тэр хүс очиж байгаа Цуваа шүү. За одоо ингээд бидний битэр дотроо байж байна. Нүүбийн хүнсний хөтөлбөрийн байгууллага дотор хашаа дотор ороод зогссон гэж байна. Ямар ч гадаа бол ямар ч буунд бол өргөлсөн юмдээ байна. Түүс авсан мэдээллийн дагуу бүгд ерөөсөө ачижсэн будаануудаа бүгдийг нь орхиол бааз руу хөдөлгөөн үйлдэл 1-2 км явах гэсэнд дахиад мэдэрсэн. Төв шонхрыг ямаасаас ариу. За тэр Цуваа хурдтайгаа холбогдоод энэ бүх цуваануудыг явсны дараа хөдөлгөөн эхэл гэж хэлээр ойлгоо. За ингээд цагийн байдлыг бол намжтал болоо бид нар тэнд байсан. За энэ хугацаанд бол бид нар бол байнгын батальон захирагч Урандаа Эрдэнэт, за батальоны орлогч, за Амгаланбаатар тэд урандаа тагаа бол байнгын холбоотой байсан. Ямар ч зүйл битэр дотроо ингээд наавч оператор механик жолооч гэдэг ингээд 3-4 бүрэлдэхүүнтэй байж байна. Бас юм бодогдсон юм шүү бас. Орон нутгийн замын хувьд бол ганцхан замтай. Тэр замаас гарах юм бол шавар усанд суух аюултай учраас ганцхан замаараа явна. Тэр замын хоёр талд засгийн газрын цэрэг, засгийн газрын эсрэг хүчний цэрэг хоёр талд нь байрлаж хоорондоо буудалдсан байдалтай. Хатан гаргаж явах явцад манай хоёрын дээр тэнсэн сум ойх, дугуйнд тэнсэн сумны хошуу зоогдсон байдалтай байсан. Манай Монголын дэд маш явж байна. оны 1-р сарын 9-ны өдрийн өглөөний 8:30 минутаас 9:30 минутын хооронд засгийн газрын хүчний зүгээс Бенчүүд байрлах 4-р дивизийн байрал руу их бууны галын бэлтгэл явуулсан ба 2014 оны 1-р сарын 10-ны өдөр засгийн газрын хүчин Бенчүү хотыг эзлэн авч Хяналтаа бүрэн тогтоосон билээ. Байлдж байгаа байлдааны ажиллагаа хийж байгаа нөхдүүдийн одоо нэг нь ухраал нэг нь тавшаал ирнэ шүү дээ одоо. Тэгэнгүүт тэр ялж байгаа талыг нөхдүүд баазаас гарах сонирхолтой байдаг. Тэр нөхдүүдийн чинь одоо тэгээд ер нь бол 20-г гаргадаг. Эргүүлээд одоо бас л ингээл нийчрүүс ингээл хоёр тал руугаа ээжлэл нэг нь тавшаал нэг нь хориглол нэг нь тавшаал нэг нь хориглол нэг нь ухраал ингээл байнга л тийм юм болж байгаа. Тэгээд тэр нөхдүүд бол ер нь тэгээд ингээд удаан хугацаанд ингээд байлдааны ажиллагаа яваад эхлэнгүүт нөгөөд чинь ийм тогтворч суршилт нөгөө амьдрал нь байхгүй. Тэгээд ерөөсөө юуч байхгүй нүүбээс ондоо тийм харах юм бүл болчих юм л да. Чиг 6-гийн өмнө болж байгаа үйл явдлыг харуулж байна. Биднээс ердөө 70-80 метрийн зайтай. Манай цэргийн баазын хамгаалтанд байсан олон мянган Динко омгийн иргэд лагераас гарч засгийн газрын цэргийг баяр хөөртэй ухтан авч байлаа. Гэхдээ тэд зам дагуух айлгуудыг тунун дээрэмдэж хайр найргүй гадна шатааж байсан. Мэдээж тэдний хөрөгчд бол засгийн газрын цэргээс айн дөрвсөн Нүүр омгийн иргэд байсан юм. Одоо хамгийн нэг харамсалтай одоо энэ муслимын сүм дотор үндсэндээ нэг 200 гаруй хүнийг бол ерөөсөө эрэгтэй эмэгтэй гэл бүгдийг ингэ хатсан. Тэр нүүбийнх нь надад одоо тэнд сүм дотор 200 хэдэн хүн байна гэж надад мэдээлэл өгөөгүй. Тухайн үе яг ингээ бужигнаад эхэлж явах үед би нүүбийг одоо энгийн улсуудаас одоо
асууж. За та нар одоо энэ тэнд өөр хүмүүс одоо нуугдсан байх. Тэр тийм байвал одоо хэлээрээ. Хэрвээ тийм бол биднээс явж одоо тэр улсууд чинь татан гарах асуудал. Тэр үед бол нөхдөл нь ямар ч одоо тийм мэдээлэл. Харамсалтай маргааш нь одоо биднээс тэр сүм рүү явах шаардлагатай боллоо. Яасан бэ гэсэн. Тэнд хүмүүс одоо амир өгсөн байна. Тэгээ бид маргааш нь яваад утсан. Үндсэндээ тэр сүм дотор бол нүдгэл тэрмэр үйл явдал. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног жишээ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.